сайжруулсан түвшний хэрэглээ хот даяар зохион байгуулагдж байгаа арга хэмжээ хэрэглээний дүрм журам гэдэг засгийн газрын тогтоох шийдвэрийг биелүүлэх ажил бол угаасаа одоо иргэн бүр, хүн бүр, өөрөх бүр, аж ахуй нэгж бүр оролцож байж агаарын бохирдлыг бууруулах энэ асуудал үр дүнтэй явах учраас тэр бүхэн дээр л одоо иргэдтэй мэдээлэл өгөх, шаардлагатай зөвлөм зөвлөгөөг өгөх, галлага нөгөө асаах тэгэл одоо хэрэглээ гэдэг ингээд олон асуудлууд дээр бас иргэдээс хэрэглэгчдээс өөрсдөөс нь шалтгааллах зүйлүүд байгаа учраас тэр болгон дээр нь арга зүйн зөвлөгөөг өгөх ажлууд хийгдээд явж байгаа. Айл өрх бүрд одоо хийгдэж явж байгаа. Цааш нь өшөө эрчимжүүлэх шаардлагатай байгаа. За тэгээд тэр одоо карт бусад өөрсдийн ажиллаж амьдарч байгаа харьяа дүүрэг хорооныхоо борлуулах цэгүүдээс одоо хаанаас очиж авах уу гэдэг энэ мэдээлүүд нь бас ингээд хүрээд эхэлж байгаа учраас тэгээд яг хүргэх түгээлтэн дээр нэг тийм хүндрэлтэй асуудал гарахгүй гэж бодож байгаа. Зүгээр зэрэг хэрэглээний хөвшил нөгөө арга барил гэдэг юм дээр л сайн анхаарах хэрэгтэй.